За сайн байцгаана уу хүүхдүүд. Хим 809-тэй ерхий шалгалтанд бэлтгэж байгаа сурагчид зориулсан номны химийн энерги бүлэг сэдвийн үлдсэн хэсэг буюу одоо 3 дугаар хэсгийн зарим даалгаврыг бодож тайлбарлах чинь. За 515 дугаар даалгавар. За энэ даалгавраас эхлээд нөгөө туршилтаар урлын дүнд гарах энерги өөрчлөлтийг хэрхэн тооцох вэ гэдэг. За ийм агуулга орж ирж байгаа. 20 градус Цельс температурт хийн халаагуурт 178 г ацетиленыг авч шатаа шилэн савнд буй 200 г усныг 60 градус хүртэл халаасаа бол туршилтын дулаан алдагдлыг хуваар илэрхийл гэж байна. За тэгэхээр туршилтаар ерөнхийдөө урлын дулааныг тодорхойлохын тулд за шатхуур болох юм бол тухайн бодисоос маш бага хэмжээтэйг авч шатаагаад за тэгээд шаталтын дүнд үүссэн дулаанаар нь усыг халаагаад усныхаа температурын өөрчлөлтийг хэмжиж авдаг гэсэн үг л дээ. За ингээд Q буюу одоо усны шингээсэн дулаан гэсэн үг. Усны шингээсэн дулааныг олно. За усны шингээсэн дулааныг яаж олох вэ гэхээр M-ийг өрчгөн C өрчгөн дельта T. За M нь халаасан шингэний масс буюу энэ тохиолдолд усны масс байхгүй. За C нь болохоор энэ усны дулаан багтаамж гэдэг өчгсөн. За тэгэхээр эхлээд бид нэр куб олохын тулд 200 г усыг өрчгөн дулаан багтаамж нь 418 joule-ыг өрчгөн мойлын сөрөгнэг өрчгөн градус Цельсийн сөрөгнэг. За өрчгөн температурын өөрчлөлт нь 20 градустай усыг 60 градус хүртэл халаасан гэхээр 40 градус Цельс гэсэн. За градус Цельс нь градус Цельстэйгээ харагдаад энэ усны дулаан багтаамжийг мойлоор өгдөг нь буруу л өгсөн юм байна. Усны дулаан багтаамж бол грамаар байх хэрэгтэй. 1 г усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаарддаг дулаан. Тийм учраас энэ усны дулаан багтаамжийн нэгж бол грамтай байх хэрэгтэй. За ингээд энийг грамын сөрөг нэг болгоод энэ грам нь грамынхаа сөрөг нэгтэй хураагдаад за ингээд усны шингээсэн дулааныг олъё. 200 өрчгөн 418 өрчгөн 40. За тэгэхээр 33440 joule гэж гарах юм байна. За энийг килжоулаар илэрхийлэх юм бол 3344 килжоул. За ийм дулааныг ус шингээсэн гэсэн үг. Ус шингээсэн. За тэгвэл энэ дулаан хаанаас ялгарсан бэ гэхээр энэ дулаан хаанаас ялгараад усанд шингэсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр 078 г CO2H2-ыг шатхууруулаад ялгарсан дулаан гэсэн үг тийм. За энэний шатхууруулаар ялгараад түүнийг нь ус шингээсэн гэсэн үг. За тэгэхээр туршилтаар болвол тийм шатхууруулаар ялгарсан энэ бол туршилтын үр дүн гэсэн үг тийм ээ. Туршилт. За тэгвэл онлоор хэд ялгарх байсан бэ гэдгээ олъё. За биднэрт ацетилений шатхын стандарт энтальпийн өөрчлөлт бол өгсөн байна. CO2 ус гээд ингээд 5/2-ыг тавьсан юм тийм ээ. За энэ урлын дүнд гарах энерги өөрчлөлт буюу дельта шатах H стандарт CO2H2 өгчээ. За тэгэхээр бид нэг ацетилений массаа олох юм бол мойлын масс нь 26 грамыг өрчгөн мойлын сөрөг нэг гэсэн үг. За тэгэхээр грамаар бол 26 грамм CO2H2 шатахад 1300 килжоул дулаан ялгарсан гэсэн үг. За ийм дулаан ялгарсан. Тэгэхээр 0.78 г ацетилен шатахад хэд ялгарх ёстой юм бэ гэдэг ингээд болчихъя. Тэгэхээр 178-ыг өрчгөн 1300 хуваахан 26 гэхээр 39 килжоул дулаан ялгарх ёстой. 39 килжоул дулаан ялгарах ёстой байхгүй юу? Онлих гэсэн үг тийм ээ. Ялгарх ёстой. За энэ бол онл. Тэгэхээр 178 г ацетилений шаталтаар 39 килжоул дулаан ялгарсан уу гэвэл ялгарсан. Гэхдээ тэрнийх нь яасан? 3344 килжоул нь ус руу шингэсэн гэсэн.
үлдсэн дулаан нь яг алдагдал гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг алдагдлаа хуваар илэрхийлэхдээ бол ямар ч аргаар илэрхийлж болно. За 39 кж дулаанаа бид нар 100% гэд үзэх юм бол 3344 кж нь хэдвэ гэж юм. За ингэхээр 3344-ийг өрчгөн 100 хуваах нь 39. За ингэхээр 86% нь усанд шингэсэн гэсэн үг. Усанд шингэсэн буюу усыг халаахад зарцуулагдсан гэсэн үг. Тэгэхээр 14% нь алдагдсан гэсэн. За ингээд энэ даалгавар болж байгаа юм байна. За дараагийн даалгавар нь болохоор задгаа даалгавар. За этанолын шатахын энэ талбыг тодорхойлж байгаа одоо зураг буюу туршилтыг одоо зургаар харуулсан байгаа байхгүй. Тэгэхээр яг эндээс л нөгөө алдагдал гэдэг зүйл яригддаг байна. За мэдээж эндээс ялгарч байгаа дулаан бол эхлээд шил савыг халаана, дараа нь яах нь усыг халаана гэсэн үг. Мөн одоо ингээд хөрөөлөн боо орчинд яах нь алдагдах байхгүй. Алдагдал. Тэгэхээр л дулааны алдагдал гардаг тухайн асуудал яригддаг байгаамаа. За урвалаар ялгарсан дулаан буюу за хамгийн эхлээд урвалаар ялгарсан дулаан буюу төрөөнөх шиг дахиад нэг усныхаа шингээсэн дулааныг олъё. За тхийн тулд 200 г усны температурыг усныхан дулаан багтамж өгдөг юм байна тий. За жоулыг өрчгөн грамын сөргөнөг, өрчгөн градусын сөргөнөг, өрчгөн халсан усны температур 30, усны анхны температур 20 гэхээр 10 градусаар нэмэгдүүлсэн гэсэн үг. Дельта Т нь 10 градус гэсэн үг тийм. За ингэхээр 200 өрчгөн 418 өрчгөн 10 гэхээр за 836 кж болно. Энэ бол яасан усны шингээсэн дулаан. Усны шингээсэн дулаан. За энэ дулаан хаанаас ялгарсан бэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ дулаан бол тэг зууны 46 г CO2H5 OH-ын шаталтаар ялгарсан. За бас л яах нь ялгарсан энэ бол нөгөө туршилтын үр дүн гэсэн үг шүү дээ тийм ээ. Туршилтаар бол тэг зууны 46 г этанолоос 800-ны этанолын шаталтаар үүссэн дулаанаас 836 кж нь усанд шингэсэн гэсэн үг. За одоо бид нар нэгдүгээр даалгавраа ингээ гүйцэтгчлээ. Тэгэхээр үндсэндээ А цэг Б бол 8 цэг 4 гэж болчихно гэсэн үг. За хоёрдугаар даалгавар нь шатах хуралд орсон этанолын тоо хэмжээ. За этанолын мойлыг олох нэ. За энэ мойлыг олно. За шууд томьёогоор нь 46 г. Гэт за 4.6 г-ыг хуваах нь 46 г. Өрчгөн мойлын сөрөг 1 гэхээр за грамтайгаа орогдоод мойлын сөрөг 1 нь дээшээ гараад 0.1 мол этанол гэсэн үг. Тэгэхээр энд энэ чинь 0.46 юм биш шүү. Эндээ таслалтай байна. Тэгэхээр энэ 4.6 биш 0.46 юм байна. Тэгэхээр энэ 0.01 мол болох юм байна. Тэгээд тэг CD гэдэг нь болохоор тэг 1 болох юм байна. За дараагийн даалгавар нь энэ талбайн өөрчлөлтийг за өөрөөр хэлбэл дельта H-ыг ол гэж байгаа юм л да. Тэгэхээр дельта H-ыг бол ингэж олж болно. Урвалын талбайн өөрчлөлт гэдэг бол Q хуваах нь N гэдэг ингээд мойлоор олж болно. За Q нь 836 кж бол N нь болохоор 0.01 мол. Тэгэхээр 836 кж уулыг өрчгөн мойлын сөрөг 1 гэж гарч байгаа гэсэн үг. За харин бөглөхтэй яаж бөглөхөөр болж вэ?
За тэгээд дулаан ялгарч байгаа учраас мэдээж хасахтай байх нь ойлгомжтой. Энэ нэмэх 2 юм шиг байна л да тий. Тэгэхээр бид нэр энийг 836-г за 2 орноор бүглэх учраас бид нар ингэж бичиж болох байхаа. Сөрөг E цэг F гэхээр дулаан ялгарч байгаа юм чинь дельта шин сөрөг тэмдэгтэй байна. 8.4-ийг үржих нь 10-ын 2 зэрэгт килжоулыг үржих нь молын сөрөг 1 гэдэг. За ингэж бичиж болох юм байна. За хамгийн сүүлд нь онлын дулаан нөгөө харьцангуй алдааг бол гэж чинь. За харьцангуй алдааг бол онлоос хасах нь туршилт хуваах нь онл гэдэг ингээд олно. Тэгэхээр 1400-аас хасах нь 836 хуваах нь 1400 үржих нь 100 байж хуваар гарна. Энэ дээр хуваар өгсөн байна. 1400-аас хасах нь 836 хуваах нь 1400 гэхээр 40% гарч байна. GH нь 40 гэсэн үг. За дараагийн даалгавар нь 520. За бас задгаа даалгавар байна. За энэ бол нэг хүний бие энерги их үүсвэр хоол хүнсний илчлэгийг энэ томьёогоор тоосдгоо гэд. За тэгээд нэг бүргэрийн илчлэгийг онлын хувьд ол гэд. Нэг бүргэр ойролцоогоор 133 г байдаг. Дунджаар 46 г нь нүүрс ус, 40 г нь өөх тус, 47 г нь уурга гэж байгаа байхгүй. За тийм учраас бид нар К тэнцүү А нь болохоор уурга гэсэн учраас бид нар 47-г үржих нь 4 нэмэх нь. За Б нь болохоор нүүрс ус гэж байгаа учраас 46 г-ыг үржих нь 4 нэмэх нь. С нь болохоор өөх тос юм байна. Тэгэхээр өөх тос нь 40. За ингээд үржих нь 9.1 гэдэг. За тэгээд илчлэг нь килкалораар гарна шүү гэж байгаа байхгүй. Энэ томьёогоор бодсон илчлэг нь 47-г үржих нь 4 нэмэх нь 46-г үржих нь 4 нэмэх нь 40-ыг үржих нь 9.1. За ингээд 736 килкалор гарч байгаа гэсэн. За тэгээд энийг ингэж илэрхийлэх нь А цэг Б үржих нь 10-ийн 2 зэрэгтээр илэрхийлэх юм бол 736 үржих нь 10-ийн 2 зэрэгт килкалор. За ингээд илэрхийлж юм байна. Дараагийн даалгавар 1 г дээжийг шатаахад калориметрт 500 мл ус эзлэгүнтэй усны температурыг 22-оос 3298 градус болгож нэмэгдүүлсэн гэсэн. Тэгэхээр туршилтаар нөгөө бүргэрийн илчлэгийг тооцоолох байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар усны шингээсэн дулааныг олно. 500 мл гэдэг нь 500 г гэсэн үг. За усны дулаан багтаа хэмжээ энд өгсөн байна. Гэхдээ бид нар хариугаа килкалораар гаргах хэрэгтэй. Тийм учраас 1 килкалор гэдэг бол 4184 жоул гэж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр шууд усны дулаан багтаа хэмжээг 1 калор шууд 1 калори гэж бичиж болохоор хариугаа калороор гаргах учраас яг хариугаа жоулаар гаргаад дараа нь калори руу шилжүүлсэн болно л доо. За 1 калорийг үржих нь грамын сөрөг 1 үржих нь градусын сөрөг 1. За тэгээд үржих нь температурын өөрчлөлт нь болохоор 3298-аас хасах нь 22 гэхээр 1098 градусаар нэмэгдүүлсэн гэсэн үг л дээ усны температурыг. За ингээд градусын сөрөг нэгтэй грамын сөрөг нэгтэй хураагдаад 500 үржих нь 1 үржих нь 1098 гэхээр 5490 калори гэсэн үг. Калори. За килкалороор бол 549 килкалори юм байна. За биднэрт хариугаа болохоор бид нар болохоор ийм килкалори энерги
Усан шингэсэн. Усан шингэсэн. За тэгэхээр энэ энерги хаанаас ялгарсан юм бэ гэхээр энэ бол 1 грамм бургер. 1 грамм бургерийн шаталтаар үүссэн. Шаталтаар үүссэн гэсэн үг тийм. Тэгээд тэр нь усанд шингэжээ. Тэгэхээр бид нар болохоор 1 бургерийн илчлэгийг олгож байгаа байхгүй юу? Тийм учраас 1 грамм бургерийн шаталтаар 549 калори энерги ялгардаг юм бол 1 бургер буюу 133 грамм бургерийн шаталтаар хэдийн хэмжээний энерги ялгарх юм бэ гэдгийг нь олж байна. За тэгэхээр 133-ыг үржих нь 549. Тэгэхээр эн чинь юм биш үү? 549 гэдэг нь болохоор килокалориор байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ дэр килокалори гэх юм байна. За ингээд x нь 730 килокалори. За энэ болохоор яах нь туршилтын туршилтаар тодорхойлсон бургерийн илчлэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр d цэг e үржих нь 12 зэрэгт гэхээр 7 цэг 3 үржих нь 12 зэрэгт килокалори гэдэг. За ингээд илэрхийлж байна. За хамгийн сүүлд нь туршилтын харьцангуй алдааг ол гэж байна. За тэгэхээр саяынхаа өмнөх даалгавар дээр болсноор гэсэн үг л дээ. Онлоос хасхан туршилт баахан онд үржих нь 100 гэдэг. За ингээд 736 хасах нь 730 юм бэ. За хуваах нь 736 онцтой байна тий. За ингэхээр 736-аас хасах нь 730 хуваах нь 736 үржих нь 100 гомдсон байна. Үржих нь 100. За ингэхээр за 0.8. Харьцангуй алдаа 0.8. Тэгэхээр f цэг g тэг цэг 8 гэсэн. За дараагийн даалгавар нь хүснэгдэх мэдээллийг ашиглан насан турш 70 кг жинтэй хүн 1 бургер идэх хэмжээний илчлэгийг шатаахын тулд. Гэтэ онлайн явуулахыг ашигла гэж байна тийм ээ. Хэдэн цаг алхах вэ гэж байна. Тэгэхээр алхах нь энэ байна. За тэгээд бид нар килокалориор тооцоо хийж байгаа шүү дээ. Тэгэхээр 70 кг жинтэй хүн хэрвээ 1 цаг алхах юм бол тийм ээ 200 килокалори энерги шатаах юм байна. Зарцуулах юм байна. Тэгэхээр 736 килокалори энерги зарцуулна гэдэг нь хэдэн цаг алхах юм бэ гэдэг. 736-ыг хувааханд 200 гэсэн үг. За 368 цаг. 368 цаг алхнаа. Тэгэхээр h нь ойролцоогоор 4 гэд. За ингээд энэ 520 дугаар даалгавар боллоо. За 523-аас эхлээд дельта G-тэй бодлогод орж ирж байна. Гибсийн чөлөөт энерги байгаа. Тэгэхээр ер нь бол энэ талбын өөрчлөлт, энтропийн өөрчлөлтөөр бол урал аяндаа явагдах хэсгийг бол таамаглаж байгаа. Тэгэхээр одоо ер нь дельта хашийн тухайд бол мэдээж дулаан ялгаруулж байгаа урал буюу энэ талбын хандлагаар бол тэгээс бага байгаа үед урал явах боломжтой. Харин энтропийн хандлагаар бол эмх зэгцтэй байдлаас эмх зэгцгүй гэхээр тэгээс их байвал урал явах хандлагатай. Тэгэхээр энэ тохиолдолд яах нь урал явагдах хандлагатай гэсэн үг. Тэгэхээр зөвхөн энэ талбын өөрчлөлтөөр урал явагдах энэ талбын хандлагаар урал явагдах хэсгийг бүрээ хэлэх боломжгүй байдаг. Энтропийн хандлагаар ч гэсэн бүрээ хэлэх боломжгүй байдаг. Тийм учраас энэ талбай болон энтропийн хандлагыг өөртөө нэгтгсэн. За энэ дельта H хасах нь T дельта S. Тэгээд температураа тооцсон
энэ тэгшгэлээр урал аяндаа явагдах хэсгийг бол бүрэн шийддэг. За, дельта G Gibbs-ийн чөлөөт энерги гэж нэрлэж байгаа тийм ээ. Дельта G-г олох хоёр арга байна. Эхнийх нь бол энэ томьёогоор олж болно. Хоёр дахь нь бол урвалын дельта G гэдэг бол дельта G бүтээгдэхүүн бодисын дельта G-г нийлбэрээс хасах нь дельта G их бодисын гэд. За, ингээд олж болно. Ийм хоёр аргаар л дельта G-г олж болно л да. Тэгээд та хэд ерөнхийдөө мэдчихэж байгаа байх тийм ээ. Дельта G тгээс их байх юм бол урал явагдахгүй. Энэ температур тийм ээ. Урал аяндаа явагдахгүй. За, дельта G тэгтээ тэнцүү байх юм бол энэ бол тэнцвэр тогтсон байна гэсэн. Энэ тэнцвэр тогтсон систем байна гэсэн. Дельта G тгээс бага болох юм бол энэ температурт урал аяндаа явагдана. За, тэгэхээр бидний бодлогын нөхцөл дээр урвалын дельта H нөхсөн байна. Мөн яах нь дельта S нөхсөн байна. Тийм учраас бид нар аяндаа явж эхлэх температурыг ол гэж байгаа байхгүй. Тэгэхээр аяндаа явж эхлэх температурыг олохын тулд дельта G-гээ тэг гэж үзээд боддог гэсэн. Яг тэнцвэрт оршиж байгаа тэр нөхцөлийн тэр температурыг олно гэсэн үг л дээ. Тэгээд яг тэр температураас эхэлж л урал явж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр урал аяндаа явж эхлэх температурыг олохоор дельта G-гээ тэгтээ тэнцвүүлээ боддог. За, ингээд тэгштгэл маань тэг тэнцүү. Дельта H нь болохоор за сөрөг 56530 joule болгож бодох хэрэгтэй. Яг үл нэг дельта S нь joule таахгүй. За, ингээд мойлын сөрөг нэг. За, эхлээд томьёогоо өөрчлөе. Ер нь тэр нь дээр юм байна. За, бид нарт байгаа томьёо нь дельта G тэнцүү дельта H-аас хасах нь T дельта S болно. За, эндээс T дельта S уршин гаргачих. Тэгэх юм бол T дельта S тэнцүү дельта H-аас хасах нь дельта G болох юм байна. За, ингээд энэ нь хэд гэсэн тэг гэсэн учраас тэгштгэл дельта H-ыг хуваах нь дельта S болох юм байна. За, дельта H нь болохоор хасах 56530 joule-ыг өрчих нь мойлын сөрөг нэг. Хуваах нь дельта S нь болохоор сөрөг 7267 joule-ыг өрчих нь мойлын сөрөг нэг, өрчих нь кельвиний сөрөг нэг. За, joule нь joule-той, мойлын сөрөг нэг нь мойлынхаа сөрөг нэгтэй. За, энэ сөрөг тэмдгүүд бас биччих юм байна. Тэгэхээр 56530-ыг хуваах нь 56530-ыг хуваах нь 7267. За, ингээд 778 градус Цельс. 778 Кельвин гарч байгаа юм байна. За, 778 Кельвин гэдэг чинь 778 юм гэх юм. 778-аас хасах нь 273 гэх юм тийм ээ. За, ингээд градусаар бол хэд юм бэ? 505 градус Цельс гэж хариу гарч байгаа юм. Тэгэхээр зөв хариу нь B юм бэ. Тэгэхээр энэ дээр бол шууд нөгөө нэгж харахгүйгээр энийг гаргах бол буруу болоо явчих юм. Яг гэвэл энэ хариу нь кельвинээр гарах хэрэгтэй. За, ингээд 513-ын зөв хариу нь бол 505 градус Цельс гэсэн. Энэ дельта G тэнцүү дельта H-аас хасах нь T дельта S гэдэг тэгшгэлээс бол температур нь кельвинтэй гарч байгаа. Тэгээд энэ кельвинтэй арай байхгүй учраас градус руу шилжүүлэх нэ. За, 524 дугаар даалгавар нь болохоор бид нарт аяндаа явж эхлэх температур нөхсөн байна. Тэгээд дельта S нөхсөн юм байна. Бидний олох юм энэ талбай өөрчлөлтийг олж урвалын төрлийг тодорхойлно гэж байна. За, тэгэхээр дельта G тэнцүү дельта H хасах нь T дельта S гэд
Эндээс дельта H-ыг олно гэхээр дельта G-гээс хасах нь T дельта S болох юм байна л да. За ингээд орлуулна. За биш нэмэх нь болох юм байна. Тий, энийг урагш нь оруулах юм байна шүү дээ. Тийм болохоор нэмэх болчих юм байна. За явж эхлэх температур нь гэсэн тийм ээ. Тэгэхээр гаргаа хурлын аяндаа явж эхлэх температур нь 505 градус гэж байгаас тийм учраас энэ дээр бид нар дельта G-гээ тэг гэж авна. Яг гэвэл энэ аяндаа явж эхлэх температурыг орлуулж байгаа юм чинь тийм ээ. Аяндаа явж эхлэх температур гэхээр бид нар дельта G-гээ тэгтэй тэнцүү гэж боддог гэсэн шүү дээ. Тийм учраас за ийм болоод тэгштгэл болвол дельта H тэнцүү T-г үржих нь дельта S болоод за T-н 505 градус гэдэг чинь саяхан бидний өмнөх тооцоонтой төстэй гэсэн үг тийм 273 нэмчихээр 778 кельвин гэсэн үг үржих нь дельта S нь болохоор сөрөг тэмдэгтээ 7267 жоулыг үржих нь мойлын сөрөг 1 үржих нь кельвний сөрөг 1. За тэгэхээр кельвний сөрөг 1-тэйгээ хураагдаад үржих нь 7267. Тэгэхээр 56,54 килжоул гэж авах юм байна. Жоулаа биш үү килжоул болгоод бичлээ. За тэгээд сөрөг тэмдэгтээ гарна. 7267 сөрөг тэмдэгт байгаа. За тийм болохоор тэгээд сөрөг тэмдэгт шиг x дээр юм аа тэгэхээр энэ C-ийн зөв хариу болох нэ. За дараагийн даалгаврын аяндаа явах температурын мужийг тодорхойлж байна. Бид нар зүгээр аяндаа явах температурыг олж исэн бол одоо тэр температураас дээшээ аяндаа явах юм уу, доошоо аяндаа явах юм уу гэдгийг шинжлэх юм байна. За нэгэн уруулын дельта H нь 120 кJ-ийг хуваах нь бол дельта S нь 400 J юм байна. За энэ уруулын аяндаа явж температурын мужийг тодорхойлно гэж байгаа байхгүй. За ямар ч хэсэн энэ дээр эхлээд хэдүүлээ аяндаа явж эхлэх температураа олчихъя. Дельта G-гээ тэгтэй тэнцвүүлэхээр T тэнцүү дельта H-ыг хуваахан дельта S болж исэн тийм ээ. За ингээд 120,000 Joule-ыг үржих нь мойлын сөрөг 1 хуваахан 400 Joule-ыг үржих нь мойлын сөрөг 1 үржих нь кельвний сөрөг 1. За мойлын сөрөг 1 хураагдаад Joule хураагдаад кельвний сөрөг 1 нь дээшээ гарахаар кельвин болоод 300 кельвин болчихж байгаа юм. За одоо энд явж эхлэх температурын мужийг олох математикаар олж болно. Эсвэл тооцоо хийгээд олж болно. За ингэсэн гэсэн үг. За энэ температураа авчи энд дельта G-г авчи. За тэгэхээр ингэж байна. 300 кельвин дээр дельта G-ийн тэгтэй тэнцүү. Тэгэхээр одоо 200 кельвин дээр хэд гарах нь вэ? 400 кельвин дээр хэд гарах нь вэ гэдгийг тооцоолчдөг байхгүй юу? Тооцоолохдоо мэдээж яах нь вэ? Энд тэгтгэлээрээ тооцоолно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр дельта G тэнцүү 120. За би нэгжээ бичихгүй явчих. 120-оос хасах нь 400-аа нөгөө килжоул болгоо явчих. 0.4 үржих нь 200. Тэгэхээр 0.4 үржих нь 200. Биш 400. 0.4 үржих нь 400. За тэгэхээр энэ 200 дээр болохоор биш удлаа ирж байна. Чин 200 гэдэг чинь температурын шүү дээ. За нэгжээ тавихгүй болохоор яг ийм болно. За нэгжээ тавиад бодно. Дельта G тэнцүү
120 кJ-ыг үржих нь мойлын сөрөг хасах нь 0.4 кJ-ыг үржих нь мойлын сөрөг үржих нь кельвины сөрөг үржих нь температур нь 200 кельвин гэж авъя гэсэн тийм ээ. За ингээд кельвины сөрөг нэгтэй хураагдаад 0.4-ийг үржих нь 200 хасах нь 120 гэхээр нэмэх 40 болж байгаа байхгүй дельта G. За энэ дээр хэд гарах нь 200 кельвин дээр нэмэх 40 гарч байна. За одоо 400 дээр үзье. Дельта G тэнцүү 120 хасах нь 0.4 үржих нь 400 гэхээр энэ дээр сөрөг 40 гарах юм байна. Сөрөг 40. За тэгэхээр 300 кельвинээс дээш температурт 300 кельвин температураас дээш температурт оруулалт явж байгаа гэсэн үг байна. Яг л 300 дээр тэг байжснаа 400 дээр болохоор сөрөг болоо явчихж байгааз. Тэгэхээр бид нар чинь дельта G-гэр бол энэ тохиолдолд уурал явна гэсэн шүү дээ. Яг тэгтээ тэнцэж байгаа температураа олж байгаа нь энэ. За тэгээд яг энэ дээр тэгтээ тэнцэн. Тэгэхээр энээс доошоо сөрөг болох уу, дээшээ сөрөг болох уу гэдгийг олно гэдэг нь мужийн тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй. Яг 300 кельвин гэдэг нь бол яг урал явагдаж эхлэх температур. Гэхдээ энэ температураас доош температурт аяндаа явах юм уу, дээш температурт аяндаа явах юм гэдгийг тооцоолохын тулд ингэж тооцоолж болно. Нэгдүгээр. За тэгэхээр 300 кельвин температураас дээш температурт аяндаа явагдана гэдэг син зөв хараа юм шиг байл та. За дараа нь ингэж тэмдэгэ тооцож болдгийг. За дельта G, за дельта H гэж нэ. Тэгээд дельта S, тэгээд дельта G. За дельта H-ийн тэмдэг нь эерэг байгаа байхгүй. Дельта S-ийн тэмдэг нь ч бас яах нь эерэг байгаа. Тэгэхээр ямар нөхцөлд тийм ээ? Ямар нөхцөлд энэ одоо баг гарах вэ гэж. Тэгэхээр бидний тэгштгэл болохоор ийм тэгштгэл байгаа. Дельта G тэнцүү дельта H-аас хасах нь T дельта S. Тэгэхээр ерөөсөө харьцаа Т дельтаас нь их байгаа тохиолдолд л яах нь. Энэ харьцаа биелэх үед дельта G тэгээс бага болно гэсэн үг байхгүй. Яа тэгвэл энэ бага тооноос их тоог хасчиж яах нь сөрөг тэмдэгтэй тоо гарна гэсэн үг байхгүй. Бага тооноос их тоог хасч. Тэгэхээр энэ харьцаа хизээ биелэгдэх юм гэхээр температурын их утганд л биелэгдэнэ гэсэн. Тэ? Температур ихсэх тусам Т дельта S-ийн үржүүр ихсээд тэгээд сөрөг гарах одоо магадлал нь ихснэ гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нар тэгтээ тэнцвэрийн температур нь 300. Урал аяндаа үзэсгэлэх температур нь 300. Тэгээд энийгээ харахаар их температурт л дельта G-ийн сөрөг гарах учраас 300-аас дээш температурт юм байна гэд энэгээр бас анализ хийж болно. Энэгээр анализ хийж сайн шаардахгүй бол энэ одоо нөгөө тэгтээ тэнцэж байгаа температураа олж байгаа. Тэрнээс доошоо нэг утга, дээшээ нэг утгаа дельта G-ийг тооцоолоод үзэж болдгоо гэсэн үг. За дараагийн даалгавар нь болохоор энэ урал өгөөд тэгээд их олон бүтээгдэхүүн бүтцийн дельта H, дельта S-үүд нөхцсөн юм байна. Тэгээд уралын тэгштэл ашиглан стандарт өгөгдлүүдийг ашиглан энтальпийн утгыг олоороо, энтропи утгыг олоороо. Тэгээд 25 градус С температурт аяндаа явагдах юм уу гэдгийг шинжлэх юм байна. За тэгэхээр урал нь ийм урал байж байна. 2 мол NO2-оос N2O4 үүсэж байгаа урал байгаа. За уралын дельта H гэдэг бол дельта үүсэх H стандарт N2O4-өөс хасах нь 2-ыг үржих нь дельта үүсэх H стандарт NO2 юм байна. За ингээд шууд орлуулчихнаа. 966. За нэгжийн бичихгүй юм чинь. Хасах нь 2-ыг үржих нь 33.8 гэсэн. За ингээд 966 мөн тийм ээ. 33.8 үржих нь 2, хасах нь 966. Сөрөг тэмдэгтээ 57.94
килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1. За ингэ гарчиж байгаа юм байна. Тэгэхээр AB нь бол 58 гэж бүлэгдэх юм байна. За дараа нь дельта S олно. За дельта S бол ялгаагүй. Бүтээгдэхүүнээс ихээ асуудал олчихно. Тэгэхээр 304 хасах нь 2-ыг өрчих нь 234 юм байна. 234-ыг өрчих нь 2. Тэгээд 304-ээс хасна. Тэгэхээр сөрөг 164 жоулыг өрчих нь мойлын сөрөг 1 өрчих нь кельвиний сөрөг 1 гэж гарах юм байна. Энэ нэг чинь тийм ээ. За ингээд CDE нь болохоор 164. За одоо энэ нэгдүгээр алхам нь энэ хоёрдугаар алхам нь. За одоо гуравдугаар алхмаа хийхэд тулд бид нар аяндаа явагдах дельта G-г явуудахыг олох юм байна. Тэгэхээр дельта G тэнцүү дельта H хасах нь T дельта S гээд. За дельта G тэнцүү сөрөг 5794. За joule-оор нь явчих тий өрчих нь мойлын сөрөг 1 хасах нь 25 градус гэсэн учраас за 298 кельвин 298 кельвин өрчих нь энэ дельта S килжоул болгочихжээ. 164 килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1 өрчих нь кельвиний сөрөг 1. За кельвиний сөрөг 1 нь кельвинтэй хурагдаад 164 чинь сөрөг тэмдэгтэй шүү дээ. Өрчих нь сөрөг тэмдэгтэй. За 298 өрчих нь тэг 164. За тэгэхээр юм болж байна. Сөрөг 5794 килжоул өрчих нь мойлын сөрөг 1 нэмэх нь болох юм байна. 48 872 юм байна. 25 градус гэсэн учраас 298. За тэгээд килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1 юм байна. За ингээд одоо за ингэхээр сөрөг тэмдэгтээ 9.1 килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1 гэж гарч байгаа юм байна. Тэгэхээр дельта G нь тэгс баг гарч байгаа учраас орол аяндаа явагдана гэж хариулах нэ. This evening yes G нь болохоор аяндаа явж байвал тэг гэсэн юм байна. За ингэж болчихж байгаа юм. 57 хэд 164. За дараагийн даалгавар нь мөн одоо урвалын дельта H дельта S нөгөөд стандарт нөхцөлд гибсийн энерги өөрчлөлтийг олоорой гэсэн юм. Стандарт нөхцөл. Тийм учраас энд бид нэр шууд 298 кельвинд олно гэсэн үг л дээ. 177.9 килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1 хасах нь тэг 161 килжоулыг өрчих нь мойлын сөрөг 1 өрчих нь кельвиний сөрөг 1 өрчих нь стандарт нөхцөл гэсэн учраас 298 кельвин гэх. За ингэж болж байгаа.
За 130 килоджоулыг өрчих нь Мойлийн сөрөг 1. Тэгэхээр A, B, C нь 130 юм байна. За стандарт нөхцөлд явагдах боломжтой хэсгийг тодорхойлох юм байна тий. За энэ нэг өмнөхтэйгэл төстэй байх л та боломжтой бол аяндаа явагдаж байвал тэг явагдахгүй бол 1 гэсэн тий. Тэгэхээр энэ аяндаа явагдаж байгаа учраас D нь бол за тэг ямар ч үсэн яах нь аяндаа явагдахгүй 1 гэх юм байна тий. Аяндаа явагдахгүй юм байна. За дараа нь болохоор 2000 Кельвин дельта G-г олороо гэж байна. Тэгэхээр дельта G тэнцүү 177.9 хасах нь тэг 161 өрчих нь 2000 Кельвин. Тэгэхээр за энд бол 144 килоджоулын сөрөг тэмдэгтэй байх юм байна. Өрчих нь Мойлийн сөрөг 1. За тэгэхээр EFG нь 144 болж байна. За тэгээд дельта G нь тэгээс бага учраас урал аяндаа явна. Тэгэхээр 298 Кельвинд явахгүй байсан урал бол 2000 Кельвинд явж байна гэсэн үг. Аяндаа яв. За ингээд хамгийн сүүлийн даалгавар бол 530 дугаар даалгавар байна. За түрүүний миний нөгөө ярьсан температурын мужил байна л да. За тэгэл Гибсийн энергийн өөрчлөлтийг энд хэсгээр тооцоолдог. За энэ хэсгэлт дэх урвалын чөлөөт энерги дельта G болон температурын хамаарлыг харуулсан графууд өгчээ гэж байна. За тэгэхээр одоо түрүүн би юу ярьсан тийм ээ? Нөгөө хоёулаа нэмэх тэмдэгтийг ярьсан байхгүй. Тийм учраас одоо би дельта H-ын тэмдэг нэмэх дельта S-ийн сөрөг байвал яах вэ гэж. Тэгэхээр тэгштгэл бол дельта G тэнцүү дельта H-аас хасах нь T-г үржих нь хасах дельта S болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгштгэл дельта H-аас H дээр нэмэх нь T дельта S болчих. Тэгэхээр энэ хоёрын эерэг тооны нийлбэр бол яах нь үргэлж эерэг байна гэсэн үг. Үргэлж эерэг байна. Тэгэхээр ямар ч температурт явахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ гэсэн үг тийм. Температур ихсэх тусам дельта G ихсээд байна гэсэн энэ график байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар харьцуулна гэсэн үг. За тэгэхээр энэ бол юу яах нь үргэлж эерэг гэд ямар ч температурт явахгүй. Температурт аяндаа явагдахгүй. За тэгэхээр энэ бол ямар ч температурт аяндаа явагдахгүй гэдэг нь дөрөвт график гэсэн үг болж байна тийм ээ. За дараагийн тэмдэг нь болохоор за дельта H дельта S нь за одоо хоёуланг нь нэмэхийг түрүү авсан. Тэгтээ дахиад ярьчих тийм ээ. Ийм нэмэх хоёулаа нэмэх байна гэдэг бол дельта G тэнцүү дельта H-аас хасах нь T дельта S гэсэн ийм хэлбэрээр байна гэсэн үг. За тэгээд ямар тохиолдолд гэсэн бэлээ? T дельта S-ийн үржүүр их болоход дельта G тэгээс бага болно. Тэгэхээр температур ихсэх тусам дельта G буурна гэсэн үг. Температур ихсэхэд дельта G буурна. За ийм график сонгоно гэсэн үг. Температур ихсэхээр дельта G буурна гэж нэгдүгээр график байхгүй юу? Тэгэхээр энэ нэгдүгээр график гэсэн. Тодорхой температур одоо яг энэ температурт нь энэ утган дээр дельта G нь яах нь тэгтээ тэнцэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд
Эндээс температур ихсэхээр дельта G-ийн утга улам яхаа буурна гэсэн ийм санаа явж байгаа. За дараа нь болохоор ямар тэмдэг авах вэ? Хоёлаа одоо ямар тэмдэг үлдсэн бэлээ? Дельта H, дельта S гээд одоо энэ сөрөг энэ эерэг байвал хой гэдэг тэмдэг үлдсэн байна тийм ээ. Тэгэхээр тэгштгэл дельта G тэнцүү сөрөг дельта H хасган T дельта S гэсэн үг. За тэгэхээр хоёр сөрөг тооноос сөрөг тоог хасж байгаа учраас энэ яах нь вэ? Үргэлж сөрөг гарна. Сөрөг байна. Үргэлж сөрөг байна. Тэгэхээр бүх температурт аяндаа явагдана гэсэн. За одоо нэг үлдсэн тэрийг дээдлээ арилгах чи тийм ээ. Тэр дэлгүү та бичлэгээ авахаад дээш нь доош нь болгож үзчих юм чи. За тэгэхээр бүх температурт аяндаа явагдана гэхээр энэ хэд нь 2 нь баггүй. Тэгвэл дельта G-ийн утга дандаа яаж вэ? Сөрөг байгааз температур ихссэн дельта G-ийн утга улам буурна гэсэн. За хамгийн сүүлийн тэмдэг бол ийм тэмдэг үлджээ. Энэ сөрөг энэ эерэг. За тэгэхээр тэгштгэл дельта G тэнцүү сөрөг дельта H биш хоёлоо сөрөг үлдсэн юм шүү дээ. Хоёлоо сөрөг. Тэгэхээр сөрөг дельта H хасган T гүрчг нь сөрөг дельта S болно. Тэгэхээр тэгштгэл дельта G тэнцүү сөрөг дельта H тэр нэмэх нь T дельта S болчих واخгүй. Тэгэхээр ийм үед яах нь дельта G тэгс баг гарна гэсэн. Дельта H нь их байгаа тохиолдолд яах нь сөрөг тоон дээр эерэг тоог нэмээд сөрөг тоон их байж иж мэдээж хариун сөрөг гарна. Тийм учраас дельта H нь их байж ижил дельта G нь тэгс баг гарна. Тэгвэл ямар нөхцөлд энэ харьцаа буюу одоо дельта H нь T дельта S-с их байгаа юм бэ гэхээр энэ температурын бага утганд гэсэн үг. Утганд тий. Дельта G сөрөг гарна гэсэн. Температур ихсэлэх юм бол дельта G яах нь? Ихсэл ах нь шүү дээ. Тийм болохоор энэ 3 дугаар энэ цэг дээр дельта G тэгтээ тэнцэн. Эндээс температур багасах юм бол дельта G дагаад багаснаа гэсэн. За тэгэхээр температурын мужийг бол граф дээр ингэж тооцоолдог байх юм тийм ээ. За ингээд өөр энэ бүлгээс асууж тодруулах даалгавар байвал коммент хэсэгт номерыг бэлтгэгээрэй.